За та улсын хурлын дараагаас огцрох нэг хэрэг. За та гишүүнээсээ түтгэлцэж байгаад шалгуулах уу? Нэг. За хоёрт ардын намч одоо сууж байгаа л бид ч юм уу булаагаад илгэж байна да гэж ингэж байна л да. Тэгээ одоо юу гэх ингэж булаагаад илгэлцэж сууж байхаар таруул яасан. Тараад нэг сайхан рестарт хийгээд ингэж явуул яасан гэж бүр санагдлаа сүулдэ. За дахиад нэг асуулт. Та 5 жил ерөнхий сайдаар ажиллаад бүх Монгол улсын индексүүдийг хоошоо ухраагаад арчилсан Монгол улсыг авторитар дэглэмтэй болгосон оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрыг яагаад дэмжсэн? 5 жил болсон ш. 125 их 80 төгрөг өрөөд нэг ч цахилгаан станц бариагүй. За өнөөдөр 3 сар болж байгаа ерөнхий сайд Зандан шатрыгаа та яагаад огцруулах гэдэг? Хувийн ушгонзон байгаа мó эсвэл зүгээр наацхыг харьцуулахад 5 жил 3 сар. Тэгээ 3 сар болсон хүнээс түрүүн Батбол гишүүн маш сайн асуусан л да. Юу нэхэд байгаа юм бэ гэд. Энэ За нэмж хариулъя. Амар өслөн гишүүн дарга. Тий, Баярмаа гишүүний ярьж байгаа зүйл дээр би хариулт тайлбар хийх боломжгүй зүйл байна. Ялангуяа 1 минутанд багтаж яагаад вэ гэдгийг тайлбарлах тийм боломжгүй. Засгийн газар болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн үлдээж байгаа өв легаситай гэдгийг та бид мэднэ. Тэр болгон дээр өөрийн итгэл үнэмшил, бодлого, зорилгоор дэмжих, дэмжихгүй асуудлууд шийдэгдэж явж ийдгаа гэдгийг бас товчхон хэлчихье. Би гэмт хэрэг хийгээгүй учраас түтгэлзэж шалгуулах шаардлага байхгүй.